За өглөөний мэнд. Сайхан шинэхэн 7 хоног эхэлж байна. Бүх хэрэглэгчтэй хамтрагч нартаа энэ өдрийн мэндийг хүргье. За миний би хэрэглэгчээс өнөө өглөө нэлээд орж ирээ суугаад анзаарч байхад манай тайхаг авч хэрэглэсэн хэрэглэгч нараас яаж хэрэглэх үү гэдэг зүйлийг нэлээдгүй асуусан байна. Тэгээд авсан хойноо бас яг энэ ямар найрлагатай ингэж нэлээд асуусан байна. Тэгэхээр би бас та хэдтэй хэрэглэхүүн дээр нь бяцхан зөвлөгөө өгөөд тэгээд мэдээж лайвн дээр бичсэн байгаа сайхан азтан тодруулчих гэсэн байгаа. Дээрээс нь сайхан сэтгэл комент хамтдаа ярилцаа зөвлөгөө өгөөд тэдгээр усуудаа бас ингээд азтан тодруулаад ингээд гэж хэлжээ. За ус гэдэг бол хүний биеийн хамгийн гол нандин хүнийг залуу харагдаж идэг гол төлөөлөл шүү дээ. Тэгэхээр бүгдөө энэ ус гэдэг зүйлийг яг гоё эрүүл авч явж бүтээгдэхүүнээ зөв хэрэглэх маш олон асуултуудыг хараалахад комент хэсэг дээр хараалахад хүмүүс ярьж ин л да усны уналттай байж иж би жишээ нь манай хамгийн бест бүтээгдэхүүн анх тайхаг орж ирэхэд л хамт орж ирж байсан гэрийн хэрэглээний Home PRP гэж байгаа юм. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хүмүүс маань хэрэглэж байхдаа усны уналт зогсохгүй байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг адилхан бүгдөө ингэж хэрэглэж байгаа тохиолдолд усныхаа бүтээгдэхүүний уналтуудыг уналтанд зориулсан бол та өөр бүтээгдэхүүн сонгох байсан. Энэ бол зөвхөн хит их цайралттай, хит их гэмтэлтэй усыг гэрийн нөхцөлд хийдэг ийм органик уураг байгаамаа. Ерөөсөө л ихэнх хувь нь усны чинь ерөөсөө 90% нь уургаас бүрдэж идэг. Тэгэхээр тэр уургийг гадна хайрсан давхрыг нөхөж өгч идэг ийм бүтээгдэхүүн байгаа. За энэ бүтээгдэхүүнээс эхлэе явчих тий. За энэ бүтээгдэхүүнийг задлаад үзэнгүүт голцоо төрөө хэлсэнтэй нэлээх гэмтсэн байгаа. Их цайвар төрлөөр бууддаг ийм хүмүүс. За салон очоод уураг хэрэгэлдэг болвол салонд хэрэглээд хэрэглэвэл гэрийн хэрэглээ. За шампунь энэ өөрөө шампунь нэлийн өндөр тунтаа гиалурон агуулсан маш сайхан хуух чигшүүлнэ. За өсний энэ бүтцийг дэмжиж өгдөг ийм шампунь байгаа. Шампунь маш сайтар угаад, маш сайтар хөөсөртөл нь үсээ хяхарч дугартал нь угаасны дараагаад гэртээ маск нэмэх. За хэр хэмжээтэй ямар нэгэн хэмжээ байгаа гэдэг хүн болгоны ус харилцан адилгүй байдаг учраас маскыг нь аваад шампуньсныхын дараа хит их гэмтэлтэй бол маскыг нь ийм гоё өтгөн маск байгаа. За маскыг нь амны цайны халбага, амны том халбагаар 2-3 хэмжээтэй. Мэдхгүй яг нөгөө шингэн өтгөн гэдгийг та өөрөө тохируулна. Усны угнаас зайтай сайхан ингээд түрхээд өгнө маск аваад. Ингээ гоё нойтон байгаа үед нь жигд түрхээ самнаад за тэгээд усанд орж байгаа бие угааж авах хооронд энэ маск маань өөрөө байж их тий. За тэгээд хамгийн сүүлд нь ойролцоогоор яарж байвал тэгээ нэг 4-5 минутын хугацааны дараа хөнгөн усаар зайлж болно. Маш хурдан идэвхтэй усээ сайжруулъя гэмтлийн засъя гэж ивэл. За ингээд маскаа сайтар зайлсны дараагаар бүтээгдэхүүнээ ийм шилтэй уураг байгаа. Шилтэй уураг. За шилтэй уурга маш сайн сэгсэрч өгнө. Юусе аливаа бүтээгдэхүүнийг энэ шампунь, ампул гэдэг зүйлүүдийг маш сайн сэгсэрч өгөхдөө сэгсрээд за энэ үзүүрийн пипидхийн өмнөнөө хийгээд тэгээд усныхаа хуухнаас доош ингээд энэ маань ингээд шахаад ахаар жигд дүрхэгдэнэ. Тэгээд нэг бол жишээ нь энэ талыг дүрхээд жигд хүрэлцээтэй самсныхын дараагаар дахиж усаар зайлахгүй ингээл хатаахад намирсан гоё тийм зөөлөн гоё болно. Бүтэн ингээл 2 минут гэл үсээ ингээд сэгсэрхэд л өөдөөс чинь ус чинь уурагч үнэртэй гэдэг. За тэгээд энэ маань өөрөө байгалийн коллаген, за тэгээд дээрэс нь argan oil, за дээрэс нь гиалурон өндөр тунтаагаар орсон учраас үсийг сэргээж гэмтгэлийг засахаас гадна маш гоё намирсан зөөлөн болгож өгдөг. Ийм хэрэглэгдэхүүн байгаа. Усаар дахиж зайлахгүй. Хүмүүс маань ихэнх нь сонсоод ахаар энэ чинь түрхэд араас нь дахиад зайлцсан шүү дээ. Тэгэхээр энэ хоёрыг явандаа ус зөөлрөөд ирнэ маш богино хугацаанд. Тэгээд ирэхээр ээлжилж хэрэглэж болно. Энийг хэрэглэсэн тохиолдолд энийг хэрэглэнэ тий чинь 3 хоног усаа угаадаг бол нэг үед нь энийг хэрэглээд байна гэж ойлгож болох нэ. За сайн удаа гихч гинэ. Сайн уу?
За энэ болохоор нэг хүний ойролцоогоор 3 төрлийн бүтээгдэхүүн байгаа. Home PRP минь нэг хүний 3 сарын хэрэглээ гэж явдаг шүү манайхаа. 3 сарын хэрэглээ. Явандаа ингээд эхний удаад ойрхон хийн, дараагийн удаад зайгаа холтгоод өгчин. Ягаад тэгэхээр өсмэн сэргэгдээд нөхөн сэргэгдээд ирүүл болоод ирэхээр зайг холтгоод өгсөн гэсэн үг. За энэ Испаниас бас Испаниас бас хүмүүс орж ирж байна. Бидний пэйж дээр бас Испани өсчөнгүүд, Испани тайхаг хэрэгэлдэг хэрэглэгч нар нэлээд олон байдаг. Тэг муч gracias гадны хүмүүс маань бас бинийга дэмжээхээр лайв нээс орж ирдэг байгаа. Гадны хэрэглэгч нар маань гадаад одоо Испани өсчөнгүүд бас нэлээд байдаг. За энэ бол Европын алдарт Испани брендийн бүтээгдэхүүн тайхаа гэдээ байгаа. За энэ бүтээгдэхүүнийг монголчууд хамгийн эхэлж тайхаг орж ирэхэд усны органик уургийг таагаад өгөөрэй. Органик уураг энэ хоёрыг байждаг. За мөн адилхан салаануудтай хэрэгэлдэг салаануудтай би давхар хэлээ явчих. Хэрэгэлдэг салаанууд яг энэ уургийг салааны нөхцөлд хэрэглэхлээрээ 1000 грамтай шампунь байдаг. За тэр шампунь болохоор хуухыг маш сайн цэвэрлж өгөхөөс гадна усны хайрсан давхангийг нээж өгч идэг. Тэгэхээр та нар бас салаанд орохоор анзаарах ёстой. Усны органик уургийг хийхдээ үсчид минь тайлбарлаж өгнө. Жишээ энэ шампунь байна ийм бүтээгдэхүүн найрлага орсон байгаа. За би таны нүдэндээ найруулна гэдэг. Ингээд нүдэн дээр чинь найруулад буцсан усанд ингээд хийгээд салааны бүтээгдэхүүн бас ондоо л доо. Гэхдээ та нартаа бас мэдлэгт нэмэр болё гэдэг үүднээс би бас та нартаа хэлээд үгүй. Ер нь органик чиглэсэн давмгайсан бүтээгдэхүүнүүд бол хүний үсийг одоо удаанда аргалж нөхөн сэргээж явдгийг шүү. Та хэд маань аль болох маш хурдан эффект өгдөг бүтээгдэхүүнээс бас жоохон анхаарлаа хандуулж аваарай. Маш хурдан тэр доор нөхөн сэргээгээл тэр доороо гоё болгодог бүтээгдэхүүн бол нэг бол химийн шин чанар нэлээд өндөртэй байгаа. А нэг бол одоо ерөнхийдөө бол тий шууд л одоо аливаа нэг зүйл хүн өвдлөө гэхэд өнөөдөр юм уугаад ирүүл болдог юм энэ дэлхийн хаач байхгүй. Тэгэхээр тайган юм бүтээгдэхүүнүүд болохоор ерөнхийдөө маш бага зайнд юм чөлөөд удаанда ингэж эвлэрүүлж зөөлрж ингэж арчилгаа хийдэг байгаа шүү. За бид нар салонд бол та нарт нэг юм бүтээгдэхүүн хэлж байгаа. Салооны шампуныг нааш нь төхүүлж өгөөрэй. Салонд бол усны уураг юм байгаа. Алтай шаргал өнгөтэй энэ өнгө маань өөрөө уургийн агуулмжийг илэрхийлж байгаа. За нэг ийм зүйл байгаа. За энд маань ерөөсөө хүний арьсанд байдаг хамгийн арьс усанд байдаг хамгийн өндөр тэжээлтэй зүйлийг орлуулахаар явдаг юм шүү. Тэгэхээр салонд бол хэрэглэхдээ нэг буцалсан усанд хийгээд шингэн зүйл болонгууд нь цэвэр өстэй холиод тэгээ юм маск болгож гаргаж аваад таны үсэн дээр тусгай. Заавал энэ шампунаар угаана. Заавалчгүй энэ шампунаар угаана. За бүр зарим тохиолдолд энэ шампунь дээр нь бүр ингээд тэг зураас байгаа. Тэр маань болохоор органик гэдгийг илэрхийлж байгаа. Химийн агуулмж одоо орог гэдгийг илэрхийлж байгаа. Тэгээ өсний хайрсыг одоо нээж өгч идэг ийм байгаа. Энэ шампунь хоёр төрөл байдаг. За одоо надад бол энэ Gold Bay гэсэн нэрсэн байна. За өсчтийн хувьд бас өнөөдөр би 12 цаг хүртэл тайхаа утсан дээр байх болно лайвын дараа. Тэгэхээр бас өсчтийн хувьд маань салооны эзэдүүдийн хувьд маань надаас биечлэн 7740 2000-аас 7740 772040-40-оос манай офисын утсаас асуугаад бас өсчид маань надтайгаа хамтарч ажиллаж болно. Өнөөдрийн хувьд миний цаг та нарт зориулагдсан байна. За цаашаа би хэрглэж байгаа ёстой амар гоё байсан. Үсчин ихч маань зөвлөд хэрэглээд сар болж байна. Гэвч чи үнэхээр гоё юм мэдэрч байгаа бол чимтламаа яг зөв хэрэглэгдэхүүнээр нь хэрэгэлсэн байна. Энэ дэлхий дээр бид нар хамгийн гоё алт шиг бүтээгдэхүүнийг авчираад хэрэгэлсэн ч тухайн технологиор нь хэрэглэхгүй бол тэрний үр шим гарч ирдэггүй шүү. За хэрэглэгчээс минь асуух асуулт байвал сайхан асуугаа явж болно. Би энэ бүтээгдэхүүнд бас амар маш их хайртай. Энэ нэг бид нар бол дотор талдаа хошин маягаар багаараа юу гэдэг гэхээр залхуу хүний, завгүй хүний маск гэж хэлдэг. Энэ маань яадаг вэ гэхээр өсөө угаагаад тий за ингээд синстэд эндүүдэд хамгийн сүүлд нь өсний үзүүрт хэрэгэлдэг актив кератинтэй. Актив кератин гэдэг маань амьд бактери гэж хэлж өгөлдөг. Энэ маань өсний одоо хайрсан давхаргуу шингэж өгөөд хамгаалах үүрэг гүйцэтгэхээс гадна нөхөн сэргээх үүргийг гүйцэтгэдэг. Хамгийн сүүлд хэрэгэлдэг юм гайхалтай маск байна. Нэг хүний одоо ойролцоогоор 3-аас 4 сарын болоодаа хэрэглээ. Миний хувьд бол тийм байдаг. Ийм хэрэглээ. За тэгээ би бол үсчидтэй тэргүй ингээд хамгийн сүүлд нь хэрэглэж өгөөч хүмүүстэйгээд одоо зөвлөдөг байгаа. Ийм маск байгаа. Актив кератинтэй ийм амьд уурагтай ийм кератин агуулмж өндөртэй хамгийн сүүлд угаагаа синсцний дараа хийдэг маск байна. За
бас юм гоё. За ер нь ингээ бүтээгдэхүүн болгонд хайртай болчихдээ юм дөө. Яг цэвэр байгалийн гаралтай, ардалтай юм Европын холбооны улсын эко гэдэг сертификаттай, амьтан дээр дуршаагүй, алкогол, спирт байхгүй, өнгө оруулагч байхгүй тий. Ийм одоо органик шампунь байна. Найрлагын дотроо арабын үзэмний тос гэж байгаа мөр ихгцэн. За тэгээд цагаан гаатай ус уналтын эсрэг юм супер бүтээгдэхүүн байна. За ер нь ус нь унаад байгаа хүмүүс бол ойл гэж бичсэн байвал өтгөн усэнд зориулагдсан, ойл нь бол шингэн маш нэмгэн нарийн усэнд зориулагдсан ийм бүтээгдэхүүн байна. Угаасаа ерөөсөө энэ бүтээгдэхүүнийг удаан хэрэглээд ирэхлээр баг ороод эхэлдэг шүү. Бас нэг давуу тал нь. Тэгэхээр ер нь 3-4 хоногтоо маш сайтар усыг угаахад 3-4 хоногоо одоо барина. За дуу байхгүй байна гэж хэлсэн байна. Дуу байна уу? Манайхаа дуу байна уу? Өөр ямар бүтээгдэхүүнийг хэрэглэмээр асуумаар энэ хараа ийм хөөрхөн хүүхдийн шампунь байдیں۔ Яг ингээд задлаад өнөртөнгүүд гайхалтай гоё. Тэгээд яг юм жимс шиг өнөртэй. Манай охин л байн гуугадаг. Тэгээд ангийнхан нөхдүүд нь чиний хажуу зогсохоор чихэр үнэртэй тэн гэж хэлдэг гэсэн. Тэгээд энэ манай хүүхдийн хувьд бол 7 хоногт нэг удаа үсийг угаадаг. Би ер нь хүүхдүүдэд багаас нь тэгүүлэхийг хүсдэг. Тэгэхээр энэ маань болохоор вирусын эсрэг гэдэг маань одоо бас цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд бас нэг жоохон бөөс мөсний асуудал байна тийм байдгийн шүү хүмүүсээ бид нар дээр бол нэлээдгүй орж ирдэг. Тэгэхээр тэр маань тэрний эсрэг байж болно. За тэгээд хуухан дээр бас тууралт халууны тууралтууд гараад байвал бас түүний эсрэг гэж байдаг. Ангижруулагчтайгаа адилхан. Ангижруулагч нь маш хөөрхөн тижээлэн л дээ. Ангижруулагч биш. Үсээ угаалаад тижээлийн нойд үүсэндээ шүршээл болоо. Тэг миний хувьд бол хүүхдэд 8 сарын туршид хэрэглүүлдэг. Ийм хүүхдийн шампунь байна. Хүүхдийн био шампунь гэж явдаг. За тэгээд энэ органик бүтээгдэхүүнгүүл маш олон бүтээгдэхүүн тайхад дээр байгаа. Энэ extreme oil mask гэж байна. Маш их сайхан чанга ирж байна. За угаасаа офстай ганцаараа шахуу байгаа болохоор нэлээд чөлөөтэй жоохон дуу өндөртэй яриад байх шиг байна. За энэ маск бол тайхагийн хит гэмтэлтэй үсний органик маск гэж явдаг. Энэ ийм гоё өтгөн цагаан маш бага ордог шүү хүмүүсээ. За. Ямар гоё асуулт вэ? За баярлалаа. Ганаа маань сүүлийн үед үсэндээ нэлээд анхаарал байгааг би харж байгаа. Эрэгтэй хүнд зориулсан хараа бас дахиад нөгөө завгүй залхуу хүмүүст зориулсан. Бүх биеийг угаадаг юм. Одоо нөгөө залуучууд чи ерөнхийдөө жоохон өсрөхөг байх сонирхолтой болчихсон. Тэгэхээр бүх биеийг угааж болдог юм. Фитоксил уналтын эсрэг бас үсний уналтын эсрэг юм. Спорт нь тийм ээ? Спорт нь байна. Бүх биеийг угаад толгой үснээс ерөөсөө үснээс ахуулаад үзүүр хүртэл бүх үсийг угааж болдог, биеийг угааж болдог. Ийм нэг дор байдаг үсний уналтын эсрэг ургалтыг дэмжиж өгч яадаг ийм эрэгтэй үсний ком байна. За тэгээд дараа нь уналттай байгаа дан ирчүүдийн маш гоё үнэртэй. Яг нь ерөнхийдөө ирчүүдэд нэг тийм хүүгээ бос төрхсөн юм шиг гоё өрмөц үнэрүүд байдаг шүү дээ. Нэг хүчрхэг байдлыг илэрхийлдэг. За тийм үнэртэй тэгээд ийм хууг цэвэрлдэг, уналтыг дэмжиж өгдөг бүтээгдэхүүн. За ус унаад байна юу эргэлэх вэ гэнэ хаяг уцаа бичээрэй гэнэ. За баярлалаа доор нь бичиж байгаа хаа. Сайн байна уу хулан захирлаа. Хулан захиралтайгаа ойрдоо ерөөсө минь ус мэдэж чадахгүй чааталж амжихгүй завгүйгүйгээд байгаа шүү би. За ус уналтын талрах бүтээгдэхүүн гэхлээр маш олон бүтээгдэхүүн гадуур байгаа. Бүгд өөр өөрийн гэсэн өвөрмөс онцлогтой бүтээгдэхүүнүүд бий. За би та нартай яг одоо ус уналтын бүр юм хаан бүтээгдэхүүн гэдгийг одоо өөрийнхөө одоо орж сүүлийн 2 жилийн хугацаанд би яг энийг амьдрал дээр хараад хэрэглэгчтэй зөвлөөд бодит үр дүнг өгөөд байгаа. Яг хэрэглэхээс өмнө бид нар чинь та нарт нэг зүйлийг хэлнэ. Хэрэглэхээс өмнө та нарт монголчууд нэг юм ихтүүлдэг зантай хүмүүс аахгүй. Ихтүүлдэг. За миний тайлбарлах чинь одоогийн бүтээгдэхүүнийг та 6 сараас дээш хугацаанд хэрэглэхгүй. Яагаад гэхээр бид нар хуухийнхаа таатай нөхцөлийг бүрдүүлээд хэрэгжилж идэг бүтээгдэхүүн гэж бий. Тэр маань төдийхөн хугацаанд өөрийнхөө ашиг шимтээ зүйлийг авахаараа дараа нь өөр бүтээгдэхүүн одоо сольж хэрэглэх юм бол таны ус хуух мэдрэг учраас тэр бүтээгдэхүүний шимтэй чанарыг өөртөө шингээж авдаг учраас нэг бүтээгдэхүүнийг бүр ингээд зуршил болтол нь бити хэрэглээч гэдгийг бас хэлмээр байна. За одоо энэ бүтээгдэхүүн байна. Фитоксил гэдэг. За би яагаад энийг давуу гэж хэлж вэ гэхлээр энэ бүтээгдэхүүнд байдаг нэг таатай зүйл байдаг. Дотор эртнээс үүдэлтэй өсний уналтыг бүтээгдэхүүн эмчилдэг бүтээгдэхүүн айгу ховор байсан. Тэрийг зөвхөн эмчийн заавраар одоо витамин уугаарай. За хоёрдугаарт нь ус унаад байгаа бол эрдсэн шинжилгээ гэдэг нэг чухал шинжилгээг өгөөд
өөртөө ямар эрдэс бодис дутагтаад байгаагаа бас мэдээд авчихад тун гимгүү. За бас дээрэс нэг маш гоё эко арга хэлж өгье. Би бол ийм одоо яг төрснөөс хойш бол зэсэн данхан дандаа буцалсуус хийж удаг. Зэс данхан. За өглөө гарахдаа би хужир одоо өглөө бүр өлөн дээр хужир байгалийн хужирыг буцалсуусанд хийж удаг. Ингээд ирэхлээрээ бас танд тодорхой хэмжээний хужир бол ерөөсөө байгалийн цэвэрлэгч бүтээгдэхүүн учраас хамгийн өглөө илгэн дээр уухаараа таны дотоод эрхтэнг тий одоо юу гэдэг улаан хоолоогоос ахуулаад ходоод за тэгээ нарийн бүдүүн гийц гээд цэвэрлэг шин чанартай байдаг. Учраас би бол тэр бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг. За буцаад ингээд би халаад ирэхлээрээ цаашгаа явж өгнө. Буцаад ингээд энэ рүүгээ оръё. За энэ бүтээгдэхүүн маань шампунтойгоо байгаа. Шампуныг гаргаад өгөөрэй надаа. Урт хугацаанд унаад байгаа хүмүүс бол 1 литртэй шампуныг хэрэглүүл их зүгээр байдаг. Ер нь бол 5-6 сар хэрэглэнэ. За литртэй шампуныг одоо надад авчираад өгөх. За дээрэс нь энэ ампл гэж байгаа. Энэ ампл нь өөрөө бүр тун удахгүй бас би лаймын дараа энийг тайлбарыг та нартай тавих болно. Бүр биотин, алюминий сироп, за тэгээд бүр маш өндөр агуулмжтай тийм ус сургуулдаг одоо бүтээгдэхүүнүүдийг нэг дор шингээж өгсөн байгаа. За энэ маань өөрөө яадаг гэхээр яг өсний булцуу байгаа. Тэгээс надаа өсний анатомийн зураг аваад өгөөрэй. Өсний булцуу байгаа. Тэр булцуугийн мэн хальсалт нь тэр эргэн тойронд байгаа хальснуудыг хамгаалж өгч идэг гэсэн. Нэгсэндээ одоо яг ингээд хүмүүстээ ойлгомжтойгоо хэлэхээр энийг дүрхснээрээ булцуу угийг хооллохоос гадна энэ гадна талын одоо яг энэ маань хөгцөнгөр хоёр маань бид нар артерь вений судасаас усныхаа хамгийн том хоол тэжээлийг хүртээж авдаг болвол яг энэ хэсэг рүү шингэж ороод энэ маань өөрөө одоо эндээс дэш өгсөрөгцсөн байд. Энэ хэсэг рүү ингэ шингээж ороод энэ хэсэгт байгаа усны булцууг тижээгээд тэтгэж өгч идэг бүтээгдэхүүн. Тэгэхээр энд маш гол яг энэ хэсэгт байгаа тэр арьсны одоо хэсгүүдийг хамгаалаад хэрэгтэй энэ бодисын одоо буюу энэ чи эсэс тижээл авч байгаа хэсэг багхгүй энэ хэсгийг. Энэ хэсэг рүү шингэж орсноороо ус сургалтыг маш сайн түргэсгдэг юм байгаамаа. Тэгэхээр бид нар хүмүүс хэрэглэгч маань үсээ дандаа дутуу угадаг. За үс нь урт хугацаанд унсан, 1 жилээс дээш унсан, төрөлтийн дараах унсан бол би танд энэ бүтээгдэхүүнийг санал болгоно. Шампунь хуухыг маш сайн гүн чийгшүүлэхээс гадна, цэвэрлж өгөхөөс гадна энэ орж ирж байгаа бүтээгдэхүүнийг дэмжиж өгч байгаа. Тэгэхээр энийг хуухан дээр дүрхсний дараагаар дахиж зайлахгүй шүү. Тэрөөсөө бас түрүүний адилхан миний адилхан энэ маань маш сайтар шигсрээд өгөнгүүт үзүүртэй юм хөрхөн пипиттэй байгаа. Тэгээд ерөөсөө хараа энэ бүтээгдэхүүнийг би бүр та нарт бүр сайн анхаарж байгаарай. Зөвхөн энэ маань өөрөө хуйх гэдэг маань хүний биед байдаг үсний арьсны хамгийн зузаан хэсэг байдаг. Тэгэхээр зузаан хэсгийг нэвтрүүлэх гэж байгаа учраас энийг ерөөсөө нүүрний арьс руу унгаж болохгүй шүү дүрхэж явахдаа. Саяхан манай нэг хэрэглэгч усанд санд минд ороод тэгэл гарахтаа хүүхд нулингууд нь ерөөсөө ингээд хайнга дүрхэл гараа явсан чи ингээд биерүүн шингээгээд ингээд жоохон улаан тууралт үүсэж ирсэн. Тэр яагаад гэж байгаа юм бэ гэхлээр энэ хэсгийн арьс маань нингэн байдаг учраас аллерги өгөх магадлал өндөртэй учраас энэ хэсгээ түрхэхдээ цөмөрөө энэ бүтээгдэхүүнээ түрхэхдээ маш сайтар анхаарна гэсэн. За одоо тэгээд хушуунд нь аваад энийг ингээд сайхан бэхлээд өглөө сайтар сэгсэрлээ. Тэгэнгүүт энэ маань яг туслаар гарна. Харж ийн унахан хоп дүрхлээ. Сайхан ингээд шингээгээл тусаалаа шингээлээ. За эргээд ингээ харангууд би дахиад үсний бүтцтэйгээ ярина. Хүний ус унлаа гэж бодоход яг энэ ард дагсны ус ерөөсөө унахгүй хоцорд юм аа энэ хэсэг ус. Тэгэхээр бид нар бүтээгдэхүүнээ өөрийнхөө үсийг ажиглаж байгаад яг энэ орой хэсэг хоёр эмэгтэйчүүдийн бол хоёр шанаа орой хэсэг байдаг. За яг ингээд ойлгомжтой улсууд бол харж байгаад яг энэ хэсэгтээ хурууныхаа өндгөөр зөөлхөн шингээгээд өрхий шүү. Ингэж хэлмээр байна. Болж байна оноохон ойлгомжтой байна уу? Шампуны үнийг хэлээд өгөөрэй гинэ. Шампуны үн маань өөрөө за манай хэрэглэгч байна тийм ээ энэ шампуны үнийг асууж байна. Шампуны үнийг чинь хэлээд тэгэхээр за уучлаарай би нэлийн олон бүтээгдэхүүнтэй болохоор үнийн нэрээсээ сайн мэддэг юм уу? Дээж бүтээгдэхүүнүүдийн сайн мэднэ. Орц найрлагууд юм. За шампунь ангижруулагч гэхээс илүүтэйгээр манайхан юу яаж өгөөрэй? Шампунь ангижруулагч гэхээс илүүтэйгээр тижээлийн тоснуудыг дандаа санал болгож өгөөрэй гэсэн үг. За шампунь үнэ тосон бай. За 115,000 төгрөгийг 6 сар хуваагаад өгдөө. Тэгэхээр сард өөртөө өсөмөлттэй хүн хэдэн төгрөг зарцуулах нь вэ? Энийг бас тооцчихъя. 115,000 төгрөг.
18,500 төгрөгөөр сард өсний уналттай бүтээгдэхүүн хэрэглэх. Тэгэхээр бид нэр ингээд янз янзын салонд очиод сайн гэсэн юмныг хэрэглээл ингээд явж байхаар яг гэрийн нөхцөлд энийг бас маш сайтар үр дүнгийн үзчих юм бол бас боломжийн шүү гэд. Тэгээд шампунь ампул 2. За ампулыг бол ямар ч байсан их уналттай хүмүүс бол 6 сарын хугацаанд 3-ыг хэрэглэх баг. За нэг шампуньтойгоо хангалттай 115 дээр 3 сарын шампунь гэхлээр 58,000 төгрөгийн хэрэгтэй юм байна. Ампул бол 2 сараас 2-3 сарын хэрэглэлийн 58,000 юм шүү манайхаа. Гэхдээ нөгөө ойрхон угаадаг бол ер нь энэ шампуныг хэрэглээд ирэхээр та хэд маань аяндаа ингээд угаалтын цай холдоод явчихдаг шүү. За шампунь ингээд үзэхлээр бид нар чи яг нэг ер нь өсчин бид нар чи яг ингээд нэг жор хэрэгч шиг болж байна. За отходоо баярлаа зураг барьж гисэн. Жор хэрэглэгч шиг болж байна. Яа тэгэхээр та уналттай бол энэ шампуныг хэрэглэх нь. За тэр доор нэг байсан. Та туслаг болов гэдэг. За туслаг усны юм гайхалтай бүтээгдэхүүн байдаг. Дотор талдаа байгалийн хужир шавар агуулсан цагаан будааны шүүстэй одоо цайны ханттай ийм тослог усны. Үс тослогдоод энэ гэхлээр нэг энэ хэсэг дээр нэг хэсэг бүлэг гадны одоо вирусууд орж ирээд нэлээд урт хугацаанд амьдраа таата нөхцлөө одоо бүрдүүлсэн тэр доор аягүй сайхан жаргаж байгаа байхгүй хуйхан доор. Тэгээд нэг жоохон асуудал үүсээд ирэнгүүт хурдан тослогдоод ирэнгүүт хуйх маань балансаа алдаад эхэлдэг өөрийнхөө. Тэгэхээр ерөөсөө өдөр болгон угаахгүй бол болохоо ажиллаа гэд хүмүүст маань. Тэгэхээр өдөр болгон угаахаар энэ ус маань уналт нь үсэж эхэлдэг. Яагаад тэгэхээр энэний доор тодорхой хэмжээний юм баланс тэнцвэржүүлдэг одоо өөрийнхөө бохирдлыг гаргаж идэг нэг тийм хэсэг зүйл байна л да. Тэр нь ингээд ойлгомжгүй болоод эхэлдэг. Ингээд ямар нэг юм юугүй маш хурдан тослогдоо. Тэгээд ирэхээрээ хуйх маш амархан эмзэгшин энэ ус маань өөрөө намирч өхөө болоод бие даахаа болдог гэсэн үг. Ингээд ирэхээр та бүгд маань бас л ингээд унаад байна. Тэгтээ тослогдоод байна. Тэгэхээр хажуугаар нэм шампунь авч хэрэглэх болчиход байгааз. Тэгэхээр энэ шампунь айлтгүй 10 наснаас дээшгээ гэр бүлийн гишүүд 12 наснаас дээшгээ гэр бүлээр хэрэглэж болно. Онгойлгосноос хойш 12 сарын хугацаанд. Тэгэхээр ерөнхийдөө ингээд уналтын хажуугаар тослог байвал нэг юм жижиг савтайг авчаад хэрэглээд ээж болно гэсэн үг. Хаг мөн адилхан хагны юм жижигхэн шампуньтай. Ингээд үзэхээр бид нэг 2 3 төрлийн шампуньтай байж таарах гэдэг юм. Гэхдээ бага савлгаатай нь авч болно. За хагны эсрэг шампунь бол С-ийн төрлийн витаминууд орсон. Дандаа С өндөртэй жимснээс гаргаж авсан антиоксидант өндөртэй юм бүтээгдэхүүн байна. За энэ маань болохоор хуйхыг цэвэрлээд бас энэ хагны орчныг нь одоо таатай болгож өгнө гэсэн. За энэ доор бас манай админуудаас давхар яваад өгөөрэй. Хамгийн гоё сэтгэл бичсэн нэг хүмүүсийг сонгоорой. Та бас мэдээж ингээ ярьсан юм чинь тантай юм урт хугацаанд байгаа улсуудыг урамшуулаарай гэж надад зөвлөсөн байгаа. Тэгээ багийнхаа зөвлснээр би бас уянгаагийнхаа зөвлснээр энэ доор бас өөрийнхөө гоё сэтгэл бичдэг. Магадгүй тайхагийн анхны хэрэглэгч ороод ирэхийг үгүйсэхгүй. Эсвэл хамгийн олон бүтээгдэхүүнийг хэрэглэдэг тэрнийхээ хэрэглэх зааврыг нь хэрэгэлсэн үр дүнгээ бас тэр хооронд ярьж болно. Бусдаа хувааж болно. Өсчингүүд маш их авч хэрэгэлдэм байлээ. Тэгэлгүй яах вэ? Бидний энэ бүтээгдэхүүнийг та нарт маань чин сэтгэл зүрх гаргаж одоо тайлбарлаж өгöd байгаа хамгийн гол одоо бидний үнэнч хэрэглэгч бол манай өсчингүүд байдгийн шүү дээ. Салооны эзэдүүд. Тэгээ дээрээс нь бүр одоо энэ орон нутгийн хэрэглэгч нар бүр мундаг штэ. Орон нутгийн өсчингүүд хаасан гой балтай тий. Одоо бүр Монголын тэр хязгаар болсон уус аймаг гой балтай эдэр хөсгөлжүүд эдэр гэл ингээл зөндөө байна л да. Би одоо ер нь 21 аймаг тэр чигээр авч хэрэглэдэг. Тэгээ орон нутгийнхан маань бүр маш сайн Эрдэнтийн одоо манай Ичко гэдээ байна. Өмнө говийн Төмөн салооны Ариуна гэл ингээл энэ улсууд бол байнга хэрэглэгч нартай бас явуулдаг. За ястаа гоё хариулт өглөө. Ингээд ийм гоё хариулт өгөөд ивэл бас ингээл бас шагнчмарч юм шиг асуулт асуугаад байна хараа. Ангижруулагчийг хэрэглэх шаардлагатай юу? Оронд нь сэрм үсний маск зэргийг ашиглаж болох уу? Ус угаалт хоногт хэр давтамжтай байх вэ? 7 хоногт 2 байвал та үсэндээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Тэгээ нэг үсээ ингээд нэг хэдээс хэдэн минут гэх нэг 7-оос нэг 15 минутын хооронд үсээ угааж ивэл та үсэндээ хамгийн сайн хөрөнгө оруулалт хийж гэнэ гэсэн. Маш гоё зөөлөн усаар ингээд толгой дээр асгачаад эхний шампуныг хөнгөн маягаар бохирдлыг авчаад хоёр дахь шампуныг удаан ингээд хуруугаараа үрээл бүр ингээд ийм гоё дөрөв хөөс ултал нугаагаад тэгээд хүүтэн усаар ард багзнасаа ихсүүлээд хөнгөн чочроож өгөх юм бол яг энэ үсийг чинь барьж идэг тэр булцуунууд чинь чочроод маш сайн зууж өгч ийн гэсэн үг. Тэгэхээр ус уналтанд багхан ч гэсэн бид нэр бас хамгийн түрүүнд анхны найдварыг юм. Ерөөсөө угаасаа нөгөө
шүдэ хүний бие чинь ингээд булчингийн массыг чангалахын тулд бид нэр байнга фитнес хийгээд шүү дээ. Тэгээд булчин гэдэг бол хизэж хөгшөрдгөө хүний эд эрэхтэн. Тэгэхээр энэний чинь доорч гисэн булчин байгаа даа учраас цөмөрөө энэ булчин бас ингээд агшааж чангалж өгч явах юм бол уналт багсан шүү гэж хэлмээр байна. Бүтээгдэхүүнээ сайн мэддэг, сайхан ойлгомжтой тайлбарлаж байна. Үгүй ээ, эний чинь бүр ерөөсөө нөгөө шүлсээ цацтал бүр амаа зууртал ингээд хүн болгонд байнга тайлбарсаар байгаа. Нэг муу дутагдaltaй тал нь үнэ мэддэггүй юм би. А нөгөө талаар бол яг ерөнхийдөө бол тайлбарлах тал дээр бол байнга тайлбарсаар байгаа нөгөө чэйжний гүнд ороод ирчихсэн байгаа. Энэ хараа монголчууд бид нэр одоо сүүлийн үед үсэн нэлээд цайвар өнгөр боддог болсон. Тэгэхээр энэ хараа эмчилгээтэй бүр одоо плекс гэдэг бүр одоо молекулт нь очиж өсний молекулт нь очиж үйлчлдэг ийм гоё одоо бүтээгдэхүүн байна. Энэ хараа шампунтойгоо. За үнэр мүнэр гэдэг бол бүр тасарцөө энэ бүтээгдэхүүний саарл шампунь. Саарл энэ ерөөсөө цайвар булонд үсээр будадгал бол тэр бүх хүмүүс зориулсан цайвар үсний эмчилгээтэй маск саарл үсний энэ байна. Саарлаа буддаг улсууд бол би хараа хамгийн сүүлд одоо ингээд үсний будаг шинэ будагны технологи нэвтрүүлээд ирсэн чинь манай үйлчлүүлэгч нар одоо бүр хамгийн будуулаад нэг техникээр будуулаад явхад 6 сарын дараа ирж байна хүмүүсээ. Хамгийн бага нь сар гарны дараа ирж байна хүмүүсээ. За тэгэл нэг өнгө онцгүй болохгүй бол за тэгэл ер нь 6 сар алга болчтой болсон байх шүү. Тэгэхээр би энэ технологид бол айгүй баярлж байгаа. Энэ сурс технологиг сураад нэвтрүүлсэн хүсчихэд зааж өгдөгдөөч би бас баярлж байгаа. Будалтын цай холтно гэдэг маань биднэрт бас нэг том давуу тал байхгүй юу? Тийм ээ? Нэгдүгээр цаг хугацааг хэмнэж гин, хоёрдугаар хөрөн мөнгийг хэмнэж гин, тий? Гуравдугаар бас үсийг хайрлж гин гэдэг олон давуу талууд байгаа. Хамгийн сүүлд над дээр 7 сарын өмнө үсээ будуулсан гэсэн хүн саяхан би таарсан чи яг хэвээрээ. За дунд нь би нэг 3 сарын дараа нэг жигд будуулсан юм а яарж явж байгаа. Тэгэл тэрнээс хойш гэсэн чи яг хэвээрээ байж илээ. За энэ бүтээгдэхүүнийг манайхыг хэрэгэлдэг бүх салоонуудаас авч болно. Тайхаа гэсэн салон л авах юм бол тэр бүгдээс авч болно шүү. Харин өглөө толгоогоо угаамаар. За өглөө толгоогоо угаамаар болтол нь ярьж ийн гинэ. За угаагаад биш үү манайхаа угаагаад биш үү. Гэхдээ угаахаас өмнө манай монголчуудад нэг ийм зүйл байдаг. Бид нар альва бүтээгдэхүүнийг сая нэг фэйсбүүк дээр нэг юм хөгжилтэй юм явж ирсэн. Битми уухаараа яг юунд сайн юм уу гэж асуучаад ариг уугаараа тэгж асуудаг уу гэдэг нэг хөгжилтэй пост яваадсэн. Тэрэн шиг бид альва бүтээгдэхүүнийг хэрэглэхээр гайлангуяа үсчингээс заавал асуу. Энэ ямар найдвартай будаг вэ? Энэ ямар сайн талтай юм? Ямар муу сул талтай юм? Будгаа хэрэглэхдээ мэрэгжлийн өсчин хүн заавал жин барьж хэрэглэх ёстой шүү. Энийг манай хэрэглэгч нар мэдээд авчаарай. Жинлээд хийж байгаа будаг бол яг стандартаар явж байгаа гэсэн үг. Тэгэхээр та нар салонд орох болгондоо альва нэг өсчин жинтэй хэрэглэж гин үгүй юу? Надад будгаа тайлбарлаж гин үгүй юу? Энийг маш сайн харж явах ёстой. Хэрвээ тайлбарлаж өгөхгүй, тайлбарлаж мэдэхгүй байгаа бол тэр үсчинд нэг удаа бас хэлж шаардаад дараагийн удаа нь бас би юу н ямар ур чадвартай хүн дээр ороод байна вэ гэдэг анхны тест хийчих болно шүү бас. За зөндөө асуултууд ирчих. Малгай өмсгөр их ус унахад хагтаад байд юм байна. Хэрэглээс орсон байнгын хэрэглэгч урамшуулт нь хамрагдлаггүй яах вэ? Хамрагдана. За байнгын хэрэглэгч маань харин сэтгэлээ сайхан хэлээд өгөөрэй. Хэрглэж явах явцад танд ямар өөрчлөлт гарсан бэ гэд. Ер нь урмын үг хэлээсээ илүүтэйгээр хэрглэж явах явцад өөрчлөлтөө гарсан хүмүүс хэлүүлэх гоё юм байна да. Бас тий дараа нь бодмоор юм байна. За малгай өмсөд энэ бол таны малгай ажил хэргийн холбогдолтой байна уу? Ажил мэргэжлийн онцлогтойгоос байнга малгай өмсөж идэг тийм ээ. Жишээ нь мэс-заслын эмчнэрүүд бол одоо гадна талтай юм зөөлөн дүү даун үдэр янз янзын малгай өмсдөг юм билээ. Мэдээж тэндээс болоод бас өөрчлөлт үүснэ. Ягаад тэгэхээр энэ ус маань өөрөө хүчил төрөгчөөр анхаараа авч чадахгүй байгаад шүү дээ. Тэгээд ирэхлээр энэ хуухны дорогоо баланстай янз бүрийн одоо бичил бэлтүүд маань одоо хөгжөөд эхэлдэг гэсэн үг одоо нэгсэндөө тий. Таатай нөхцлөөрөө үүрлээд эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр бас яг энгийн үед малгайгаа баг зэрэг болоорой гэж хэлмээр байна. За хэрвээ малгай өмсөж байгаа бол түрүүний миний заасан шиг үсээ маань сайн угаачаад хөөсрүүлсний дараа хэдхэн минут нэг гэлгар утан малгай өмсөд үзээрэй. Тэгэхээр энэ дээр байгаа хөөсөн баблууд маань хуухан дээр очиод шингэж өгөөд гүн цэвэрлээд чих шүлх өөрчлөлтгийг бас давхар өгдөн шүү. Амжилт. Түрээд удаагүй байгаамаа ус маань гимтээд үнэхээр их таалагдлаа. Тайха брендийг сонгож хэрэглэхээр шийдлээ гэж байна. За тэгээд ус сайхан бол зүс сайхан баярлаа. За баярлаа.
Бидний энэ бүтээгдэхүүнүүдийг бид нөгөө одоо ерөөсөө та ингэж болно орлуулшгүй зүйлийг орлуулж авч байгаа шүү бүтээгдэхүүнээрээ гэж бодно шүү тийм ээ бид нар байгаль дээр угаасаа эрүүл сайхан ус биднэрт заяадаг байна. Тэгэхээр бид нар хэрэглээгээрээ тэгээд орчныхоо нөхцлөөр тий хит их ажилласнараа амьдралын зуршлаараа гэх мэт чингээр эдрийгээ дандаа эвдэж идэг байна тий. Тэгэхээр яг өөр тохирсон бүтээгдэхүүнээ зөв хэрэглээд явчих юм бол харьцангуй сайхан болоо явчихнаа гэж хэлээ. Эдэгдэн шүү. Ер нь бол үсийг гэмтгээс өмнө, үсийг унахаас өмнө тийм ээ аливаа нэг зүйлийг бид нэр одоо асуудалд хүрэхээс өмнө шийдэж сурах юм бол нэгдүгээр санхүүгийн хувь дээр бас боломжийн хэмнэлтийг үүсгэх нь хоёрдугаар бас амьдралд байх тэр сэтгэл ханамжийг эрт авах нь гэд олон зүйлүүд байгаа шүү. Халууна баян бусдадаа бас дэмжиж гоё хилээд өглөө. Саар усны шампуныг бас өнгөрөөд жоох үзүүлчихье. Зөндөө олон саар усны шампунь байгаа. Энэ хараа ийм өнгөтэй ногоор болдоггүй ийм. Ер нь байнга сортой хүмүүс бас саар усны шампунь руугаа огт бодох шаардлагагүй байдаг. Үсэн дээр байгаа тэр нэг зэсэн биднэр таалагддаггүй байгаа нэг тийм зэсэндүүд гоё яг устгаж өгч идэв шүү. Саар усны шампунаар угаахаараа бас муу адилхан шууд хитэн угаагаал болчдөг. Үгүй ээ. Саар усны шампунаар угаахаараа маш сайн хөөсрүүлээд хөөстэй 5-аас 10 минут байлгах юм бол тэр үсэн дээр ирээд байгаа циклэн тэр нэг ногоонд өнгөтэй туяаг одоо зэгэлдэн өнгөтэй туяаг устгаж өгч идэг ийм даваа талтай шүү. Энэ шампунаар авахаар ер нь салонд очиж үсээ бодуулах шаардлага байхгүй. За мэдээж тэжээлийн аав гэсэн үг. За сайн байна. Сая орж илээ. За үс та бүрэн жаргалаа. Миний лайвыг эхнээс нь эхлээд үзээрэй. Би хаагдах тухай ярьсан шиг санагдаад байх ярьлаа. Хаагдах тухай ер нь ярьсан. Гэхдээ танд зориулаад дэлгэрэнгүй нэг яриад өгчихье. За үсэн дээр мань өөрөө угаалтаас аливаа нэг асуудлаас болоод тийм тэнцвэргүй байдлууд үүсэт ирдэг. Хад гэдэг нь маш олон тооны одоо тоосжилтын нэгдэл гэсэн үг. Энэ маань энэ үсэн дээр ингээд үүрлээд ирэхээрээ тослогийн булчирхаа хөсний цорох хоёр маань гадагшаага өөрийнхөө бохирдлыг ялгараад ирэхээрээ тэрнтэйгээ найз болоод нэгдээд за тэгээд дутуу угаалт аливаа нэг зүйлийг хэрэглээний буруу зуршлаас эднэр маань сайхан энэ дээрээ сайхан үүрлээд өгдөг гэсэн. Ингээд ирэхээрээ хаг маань бас гадна талын бохирдлуудыг үс маань ер нь их залгаанчдаг шүү дээ. Үс маань ер нь гадна талын бохирдлыг өөртөө ер нь жоохон татдаг эргэтэн. Ингээд ирэхээрээ энэ хуухан дээр ашигтай ашигтгүй хоёр бактериуд үүсээд ирэхээрээ аливаа нэг жижигхэн асуудлыг үүсгэдэг юмыг хаг гэж хэлдэг. Тэр маань үүрлээд дэвтээд ирэхээрээ нөгөө юм цас шиг цагаан болоод ирдэг. Цас шиг цагаан болоод ирнэ гэдэг маань нилээдгүй удацсан байгаагийн шинж. Хоёрдугаарт нь одоо хуухны балансыг алдуулаад нэлийн хугацаа явчихсан болоод ирэхээр тийм үстэй шүү. Хагны эсрэгийн бүтээгдэхүүн байна. Б-ийн төрлийн юу маш өндөр одоо 6 төрлийн С жимснүүдээс витамин С-нүүдээс бүрдсэн жимснээс авсан. Цагаан усны гаргалтыг сааруулж идэг өндөр цинк агуулсан. За тэгээд дээрэс нь гаатай тийм байна гаатай. Тийм байна жимснээс гаргаж авсан зөв цинктэй гаатай ийм бүтээгдэхүүн байна. Хагны ер нь гэр бүлэрээ хэрэгжилж болдог. 12-оос дээш санжина насныхаа хэрэгэлдэг. За би нэг амар гоё юм манай хаваад ирсэн байна. Яг та нартай эргээд би бүтээгдэхүүнүүдээ харуулнаа. За баярлалаа. Надаа бас удаа ярьсан амчин цангасан гэж цай авчирч өгсөн байна. Энэ хараа бид нар нөгөө ачаалж ажилтдаг шүү дээ хүмүүс маань заримдаа ялангуяа юм сууж ажилтдаг хүмүүс байдаг. Ихэнх хүмүүс сэтгэлээ хэлсэн л дээ. Тэд нар маань ийм маск гэдэг. Энэ маань 100 их худалдаанд нэлээ их одоо брэнд болж гардаг. Ийм Polar шампунь гэдэг гаатай сингэнсэн ийм Polar шампунь байгаа. Маш гоё сингэнсэн. Ер нь энэгээр ингээд угаагаал явахад бол зуны улиралд угаахад илүү гоё сэрүүн мэдрэмжийг авдаг. За үр дүн нь яа гэм бэ гэхээр хуух цэвэрлэн. За тэгээ нөгөө цагаан гаатай болохоор ерөөсөө нөгөө миний хэлдэг төрөний нөгөө булчинг одоо малгаан өмсдөг хүмүүст бас түрүүн малгаан байнга өмсдөг ажил мэргэжилтэй усуд бас их зүгээр байдаг. Булчингийн масыг маш гоё суллаж агшааж өгч идэг ийм бүтээгдэхүүн. Тийм сингэнсэн юм шиг. За тэгээ ерөнхийдөө хатууралтай гэмттэй үсэнд хэрглэж болно. Би энийг өөрөө бас нэг курсыг 100 хэрглэсэн юм байна. Лимонтой, цагаан гаатай ийм бүтээгдэхүүн байгаа юм байна. Оройтож ажилтдаг хүмүүст бол ер нь угаачихад эсвэл бол маш өтгөн үстэй хуухан дандаа бамбар явдаг хүмүүст бас энийг хэрглэхэд их зүгээр. Альны үнийг асуусан бай мөнгөцгээ. За,
хүссэн сонирхсан зүйлээ яг зөв. За тэгээд салонд түрүүн би бас салонд орохдоо органик уураг чинь яг өтгөн цагаан найруулах хэрэгтэй гэдгийг хэлсэн байгаа. Хажууд чинь задлах хэрэгтэй гэсэн байгаа. Заавал өмнө нь шампунаар угааж хайрсан давхаргыг нээдэж шүүгээд хэлсэн байгаа. Давхар ер нь тайхаа пэйжээрээ би бас хэрэглэгч нартэй маш сайн мэдээллийг өгье гэж бодож байгаа. Хэрэглэгч маань өсчөндөө итгэж найдад очдог. Гэтэл өсчин болгоны хувьд харилцангуй байдаг. Мэдлэг мэдээлэл сайтай өсчин байхад тархан өсчин бас байж болно. Тэгэхээр ер нь хэрэглэгч та өөрөө өндөр мэдрэмжтэй болоод ирэхээр дандаа өсчтэй одоо хөгжүүлээд эхэлдэг байгаа. За төрсний дараах ус уналт маань ойролцоогоор 45 хоногоос эхсүүлээд анхны уналт мэдрэмж эхэлдэг байгаа. За төрөлтийн хоорондох буюу хүүхэд тээж авах үед бол уналт бараг үзэгддэггүй. Тэр хооронд ус маань амарч идэг гэсэн үг байгаа. За төрөлтийн дараах уналт маань хүний бие дахин шинжлэгдэж процесс явагдаж байна гэсэн үг. За төрөх хэсэгт бол бид нөгөө яг ураг тээж явах хэсэгт бол ураг маань өөрийнх нь нөгөө нурууны яс те альва ясрахад ирэхтэнгүүд маань үүсгэхийн тулд ээжээс маш их кальциудыг зулгааж авдаг байгаа. Тэгээд ирэхээр ээж та кальцийн дутагдал орж эхэлж идэг. Тэгэхээр төрөлтийн дараах кальцийг кальцийг хэрхэн нөхөх вэ? Булгууны яс шиг сайхан юм алга. Тэр Бадамын брэнд дээр 16 цаг чамжиж тэр гоё тос гаргаж авсан байлээ. Ер нь булгууны ясыг чи 16 цаг чамдаг юм байлээ шүү манайхаа. Бүр энэ булгууны яс чамдаг ресторанууд чинь бүр ээлжээр манж булгууны ясыг чанж тэр гоё шүл тосыг гаргаж авд юм байлээ. Тэгэхээр гэртээ бас ээж нэрмээ сууж байгаа үедээ булгууны ясаа чанаад тэргээрээ сайхан шүлтэй ус сээж өгөөд тэр нэг сайхан 100 г гардаг тэр тосоор нь би хаагаад туслах юм бол ядаргаа стресс тайлагддаг. За би төрөлтийн дараах уналтад ээжүүдтэй түрүүн энийг санал болгоод байгаа. Энэ хамгийн хүчтэй акцент өгнө. Ягаад гэхээр нөгөө кальцийн дутагдaltaй байгаа магний өндрөөр энэ дотор орсон учраас булчингийн масыг судалж өгж идэг. Тэгээ хуух маш сайн цэвэрлдэг. Үгүй ерөөсөө энд маш өндөр биотины агуулмжтай тий нөгөө ургамлын эрхсийн найрлагатай ийм шампунь байгаа шүү. Энийг бас хэрэглээрэй гэж хэлмээр байна. Үнэхээр өсчин бидний төлөө дандаа хэрэгтэй сургалт явуулж оюуны хөрөнгө оруулалт хийж байдаг чинь баярлалтай шүү гинэ. Баярлаа. Юм альваа нэг юм энгийнээс эхэлдэг юм байлээ. Тэгээ бид нэр бас ингээл тэмцээн уралдаан өндөр зүйл гээл ингээл тий алт мөнгө шагналаасаа илүүтэйгээр яг хэрэглэгчтэй хамгийн өсний бүтцийг яриад өгчдөг, хэрэгжилж байгаа зүйлээ тайлбарлаад өгчдөг, хамгийн сайн бодгаар хамгийн гоё үйлчлэгийг үзүүлчихдэг л бол энэ миний мэрэгжил эзэмсний нэг үүрэг байгаа юм шүү. Тэгэхээр бидний багийн чадан ядан хийж байгаа зүйлийг өсчид та нар минь өнгө оруулж хэрэглэгчтэй түгэж яваад дандаа их баярлдаг. Мэдээж оны дараагаас гişэлээ супер сургалтууд маань явна. Нэрэн дээрээс нь хэлэхэд бас тайхагийн шинэ жил 12 сарын 17-нд болохоор ярьсан байгаа шүү. Өсчингүүд байгаа учраас бас мэдээлэл давхар өгчээ. Өтгөн сайхан болно шөө гинэ. За энд юунд өтгөн сайхан гэдэг. 8 настай эмэгтэй хүүхдийн үүсийг унаад байна. Яах вэ зөвлөөч гэд. За би энэ дээр маш олон хүмүүсээс эрдэмтдээс, эмч нараас баггүй их судалгаа авч хамтдаа ярилцаж бас судалтыг. Тэгээ ингээ харахаар 6-аас 8 наснда эмэгтэй хүүхдийн нэг даавар их ялгардаг. Яг нөгөө эмэгтэй хүн болж байгаа шинж нь илүү их төрдөг. Тэгээ гормоны өөрчлөлтөөр бас сунал үүсдэг юм байлээ. Гэтэл таны хүүхдийн гар утасны хэрэглээ бас нөгөө ачаалал хэрэг байгааг та нэг хараадгаарай. Бид нар чи ингээл чи нэг манай саран багш хэлжсэн нэг амтэн шиг болох зүг хүүхдээ тэгэж гүйж төгөлдөр хуурын дамжаа ингэж гүйж математикийн давтлага тэгэж гүйгээд морин хуурын сургалт гэл ингээд хүүхдүүдэд ингэдэг нэг хүүхэд байхаар нь ерөөсөй байлгадгүй гэж хэлээ. Тэгэхээр бас магадгүй шүү. Тэгээ таны хүүхдээ ачаалт бас ихс чинь үү гэдгийг бас бодоод үзээрэй. Би бас саяхан хүүхдээ бас нэг дамжаанд өгсөн чинь чигтэйг нь дургу болохоор хүүхэд явах хүртэл айгу дургу байд юм байлээ. Тэгэхээр хүүхдийнхээ сонирхлыг хараарай. Хоёрдугаарт нь гормоны өөрчлөлт бас тэр хүүхдээр байж идэг. Тэгээд охтууд маань бол миний ажигласнаар л бага насны 8, 9 настай, 10 настай охтууд бол үсийг дутуу угаад юм байлээ. Тэгэхээр би хэлсэн шүү дээ. Үс дутуу угаагаад ирэхлээр асуудал үүсдэг. Шүд дутуу угаагаад ирэхээр л шүдний асуудал үүсдэг. Дунд охин маань бас шүдний асуудалтай бид хоёр нэлийн эмнэлгээр явж байгаа. Тэгээд очих болгонд хүүхэд шүдээ дутуу угаагаад дээ шүү гэдэг. Одоо бид хоёр хамтдаа өөдөөдөөсөө харж шүдээ угааж байгаа. Тэрнтэй адилхан үс маань бас дутуу угаагаад ирэхээр өвчлөл үүснэ, хуухны таагүй байдлууд үүсэж эхэлнэ. Эндээсээ нөгөө тослогт нь унана гэх мэтчлэн. Тэгээд наад нөхдүүдийн чинь бас гар утасны хэрэглээ ямар байна вэ? Оюуны ядаргалаа, мэдрэлийн ядаргаа бас хавсарсан байх уу? Энийг бас эмчид үзүүлээрэ гэхэд гэмгүй шүү. За дандаа зөвлөгөө өгдөг багштай баярлалаа гэж тэнд
тэнд бас нэг хүүхэд одоо суманда тэр хавийн улсуудыг мундаг мэдлэгжүүлж байгаа. Орон нутгийн өсчингүүд маань орон нутгийн салааны эздүүд маань нэлээд их орж ирсэн байна. Ахмад хүний хүмүүсийн ус шингэрч их унах юм а түүндээ хэрэгэлдэг бүтээгдэхүүнээ тайлбарлаж өгөөч гэв. За Ахмад хүний мэдээж цагийн иргэшээлээр байгалийн жамаараа хүн настаа одоо нас явах тусам хүний физиолог нөхөн төлжилт удаан явагддаг. Нэгдүгээр тийм нөлөөлж байгаа. Хоёрдугаар одоо Ахмад ер нь хүний ус маань одоо амь тавьсан ч гэсэн ус сумс ургаж ил байдаг гэж ярьдаг. Тэгэхээр ус сумс бол байнга ургаж идэг. Зөвхөн дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгэхээр Ахмад хүний усны уналтыг бид нэр одоо байгалийн уналт нэгдүгээрт нь зохиолж байгаа. Хоёрдугаарт нь тэрийг сааруулах тэгээд байгаа усээ нөгөө хамгаалах сэрэмжлэх зүйлүүдийг хийнэ гэсэн. Тэгэхээр танд миний хэлээд байдаг энэ бүтээгдэхүүн зүү зохистой туслах нь за уналт. Гэхдээ Ахмад ч гэсэн 55 хүрчээд бүр яг залуугаараа юм шиг тийм гоё өстэй байгаа. Би нилээ хэдэн хүмүүсийг бас харж ирсэн. Тэгээд тэдний нөгөө зөөвөр ингээд заавар нь юу юм бэ? Та яагаад ийм гоё шүдтэй байгаа? Яагаад ийм гоё өстэй байгаа? Би олон түмэнд бас хэлж өгмөр байна гэсэн тэр эмэгтэй хэлжсэн. Ээж минь залуу байхдаа надад өвөө минь ээж минь аав минь те намайг залуу байхад хүн ингээд шэхтэй шүдээ ингээд сууж ингээд чангалж одоо ингээд бийцэж явах юм бол би энд хамгийн сайн байдаг аа гэж манай ээж аав хэлжсэн. Чи бас хүмүүст хэлж өгөөрэй. Олон хүнд буян болгоё гэж хэлжсэн. Хоёрдугаарт нь тэр их чинь угаалтын зам маш хол байсан. 7 хоногт нэг л удаа угаадаг гэсэн байсан. Гэхдээ би бүр маш сайн угаадаг гэжсэн. Тэгээд бүр хүний ингээд 55 6 хүрчээд шүдэн бүтэн байхаараа тэр ярьж байгаа ярианых нь сонсгол ямар гоё уянгалаг байд юм бэ гэж би бас харж байсан. Маш гоё амнаас нь тийм гоё нэг гоё уянгалаг тийм нэг юм залуу охин шиг авьяа гараад исэн. За тэгээд дараа нь болохоор бас ийм улаан сонгонтой. Сонгон гэдэг бол ерөнхийдөө өсний уналтыг маш сайн дэмжиж өгдөг зүйл байдаг. Тэгээд улаан сонгонтой юм өсний ком байдгийг энийг та ойролцоох тайхаг хэрэгэлдэг салоонуудаараа өс чин дээрээ ороод захиж авч хэрэглэж болно. Энэ ерөөсөө би яг энэ тайхагаар зөвхөр ерөнхий мэдээлэл авна. Хэрэгжилж байгаа газар байршлыг админууд орно бичиж явж байх. Ер нь тайхаа Монгол улс даяараа хэрэгжилж байгаа учраас байгаа сум орон нутаг те байгаа одоо салон өсчин ойрхон байгаадаа хэлж аваад захиалж болно шүү. Ямар ч үсчин шампуны тижэл тос хэрэглээ таарахгүй маш их унаад байна. Ямар шампуныг хэрэглэвэл үр дүнтэй бай баярлалаа гэж байна. За эхлээд та үсээ онцлуулаарай. Нэгдүгээрт нь. За яа та үсээ онцлуулаарай. Тэгээд яагаад ингэж байгаа юм болоо? Энийг бас цөмөөрө харцгаая. Тэгэхээр та ойролцоох салон дээр очиод онцлуулаад тухайн салон дээр байгаа манай хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүдээс нэг удаа угаалгаж үзээд таарч тохирч гинөө гэдгийг хараатахаар тэгж байгаа бүтээгдэхүүнээ сонгоно шүү. Би хараагүй болохоор яг юунаас болсон гэдгийг бас хэлж чадахгүй байна. Ер нь хямдвархан худалдаанд олноороо үйлдвэрлэгддэг маш химийн тун өндөртэй бүтээгдэхүүнээс бас татгалзах хэрэгтэй шүү. Тэд нар маань хичнээн гоё үнэртэй богино хугацаанд дамируулаад байгаа ч гэсэн тэнд байгаа тэр химийн бодис өндөр байх тусам эргээд таалга бүтээгдэхүүнээс амархан хашилдаг болно. Яагаад байгалийн гаралтай бүтээгдэхүүн тэвэт юм бэ? Гэхдээ манай бүтээгдэхүүнүүд харьцангуй бас яг ингээд хэрэглэгчтэй гэж хэлэхэд харьцангуй яг энэ органик бүтээгдэхүүнүүд хямдхан байдаг надад санагддаг шүү дээ. Нэг салонд очин хамгийн багадаа хуурай угаалга 20,000 төгрөгөөр хийн. Тэгвэл бидэн дээр бичлэгч байгаа. Өөрөөсөө энэ 115,000 төгрөгөөр ийм органик шампунь авчихад зөв угаах юм бол бас тэр чинь зөв хэрэглээ болоо явчих шүү. Тэгэхээр аливаа нэг бүтээгдэхүүнийг ингээ олон танд ингээ шахаж нийлүүлэхээсээ илүүтэй зөв хэрэглээг нь хилээд өгөх юм бол бас үр дүнтэй байна. Яг зөв. Гэрэлтэй энэ мөнхөд гэрэлтэй айгүй гоё асуултууд асуугаад байх юм. Цагаан усны эсрэг хагны эсрэг шампунь дотор ер нь хараа бүтээгдэхүүн дотор ч цинк өндрөөр орсон бол цагаан усны эсрэг байдаг шүү. Шампунуудынхаа найрлагыг бас хараарай. Хэрэв үнэхээр энэ дотор найрлага байхгүй бол ирж сурах ёстой. Энэ хагны эсрэг дотор л ямар ч гэсэн миний баттай их сурвалжаар мэдж байгаа цинкийн агуулмж аюул өндөр байгаа шүү. Урьдчилан сэргийлэх зорилгоо хэрэглэх гэж байгаа. Зөв. Тэгээ ингээ харахад нэг иймэрхүү 3 юмтай гэрте байх гэдэг байгаа зү тий. Хагны эсрэг, дослогийн эсрэг, уналтын эсрэг гингүүтэл одоо юу гэдэг ээлжилж угаах жишээний. Тэгэхгүй ингээл яг тослогдоод байгаа хэрнээ л уналтын эсрэгийг бас байгаад байвал бас үр дүн тийм таатай биш байх нэ. За ингээл тайлбарлавал одоо хөвсөлөх сонирхолтой хүмүүст одоо жишээ нь энэ байна. Төрөний дээр надад нөгөө настай хүн гэж асуусан хүн бол энэ хөвсөлөх бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой. Тэгээ маск нь аягүй гоё үсээ угаалаа, маскын нойтон дээр шүрслээ тэгэл болоо угаатал тижэл өгвөл байж идэг. Ингээ хүмүүс мань
цагийн иргэшээлд, цаг зуурын иргэшээлд ингээд байнга одоо юу гэдэг удаан хэрэгэлдэг бүтээгдэхүүн. Дээрээс нөгөө удадгүй би ингэж хэлчихсэн. Удадгүй маш хурдан үр дүнгээ өгдөг юм тэжээлүүд бас байж идэг. Үсний маникюрын асуултыг надаас нэлээдгүй хүмүүс асуудیں۔ Тэгээ би маникюр бол одоо юм pH-ийн тэнцвэрийг багасгаж идэг юм салоонуудад ийм маникюр шинээр нэвтэрсэн байгаа шүү. Маникюр биш, энэ бол хүнсний эслэгээс гаргаж авсан B-ийн төрлийн витамин К, хүнсний ногооноос гаргаж авсан pH-ийн түвшинг 3.5 дээр барьдаг ийм бүтээгдэхүүн шүү. Хэрэглэх хугацаа 10 минут, үсийг 10 минутын дотор гялалцсан, намирсан, зөөлхөн болгодог. Дээрээс нь маш их цайралт хийсэн хүмүүс энэгээр хайрсан давхрыг түгжиж өгөх юм бол үсний минь одоо нөгөө pH-ийн тэнцвэржээд үс одоо тасарч унаад байх үзэгдэл байхгүй болно гэсэн үг. Экземтэй юм аа. Хэр баргийн шампунь таардаггүй, химийн орц найрлага орсон байх ёстой. Хэрэглэх хэрэгтэй гэсэн заавар өгд юм уу те цаанаас нь? Экземтэй хүмүүстэй ер нь байгалийн хужир орсон, шавар орсон бүтээгдэхүүнүүд тэр нөгөө скрабын үйлчилгээ үзүүлээд бас нэлээд тохирдсон шүү. Бас ингэж хэлмээр байна. Арцыг айгүй гүн буцалгаж агаад угааж үзээрэй. Бас шампуньтойгоо нийлээд арц буцалсан арцсаар шүүс хамт бэлтэж агаад угааж үзээрэй. Их гоё тохирдсон шүү. Бидний бас энэ эмчилгээнд байж байгаа туршилт судалгаагаараас харсан. Цайрын хувь хэмжээ хідээс дээш байвал зүгээр юм бэ гэж зөвшөөрөгдөх норматив юу гэж байдгийг шампунуудад. Түүнээс шууд одоо цайртай бүтээгдэхүүн өндөр тунтаагаас бас хэрэглэхгүй. Тэгэхээр би яг тэр цайрын хувь хэмжээг бол нарийн харж байгаагүй юм байна. Ер нь бол цинк агуулсан гэдэг онцлогооны бүтээгдэхүүнийг хараад байхад бол тэрэн дээр гарч ирдэг юм байлээ, цинк агуулсан гэдэг. Шинэхэн 7 хоногийн мэндэ өсчид миний одоо та нар минь сайн амарч авч сайн одоо юу яаж яахгүй бол 12 сар гэдэг чинь тэр чигээр ядаргаанд ортол ажилтдаг үе шүү. Сайхан ойлгомжтой зөвлөгөө өгч яваад баярлалаа. Баярлалаа танд. Та бас настай өнгө асуусан. Тэгээд таны нүүр номын зургийг харахад бас өөртөө зориулж асуусан юм шиг байна. Тэгэхээр та улаан сонгонтой тэгээд фитоксил гэдэг хоёрыг сонирхож үзээрэй. Гэрийнхээ ойролцоо салоонуудаас тайхан хэрэгэлдэг салоноос асууж болдё шүү. Хэдэн минут ярьсан юм бэ би? За одоо ингэж удаан ярихаар бас саяхан бас сургалтаа дууссан. За одоо тэгээд доороос нь хамгийн сайхан асуулт асууж байгаа хүмүүст маань түрүү надад энэ нэлээд бас нухацтай асуултыг асуугаад байсан нэг хүн байна бас. За би ямар ч хэлсэн манай админууд ажиллаад 2-3 админ зэрэг ажиллаж байгаа бах. Админууд минь ажиллаад Азтангийн минь надтай ярьж байгаад хамгийн гоё асуултыг асуусан. Тэгээд тэр асуултаа скриншот хийгээд тэгээд Азтандаа тодруулах болно. Харин би Азтандаа ямар бэлэг өгөх вэ? Энд хоёр сууж байгаа манай санхүүгийн хоёр хүн надад тусалж ямар бэлгийг зөмөрөө Азтандаа өгвөл дээр бэ гэж хэлж гин. Тэгээд надаа бас энэ Ариуна гом гүргээд ихч маань надаас ахмад настай хүнийг за би ихч өснөөс талаар асуугаад болохоор эмэгтэй хүмүүс гэж харж байна. Тэгээд тэр ихчтэй би бас өөрийнхөө сэтгэлийн гүнээс сайхан бэлэг авчиг өгчий гэж бодлоо. За Ариун агчаа танд би энэ бүтээгдэхүүнийг бэлэг болгож байна. Та манай лайв дотор хамгийн ахмад хүн харагдаад байна надаа. Тийм. Гэхдээ дахиж нэгтлэх манайхан тий ороод. Гэхдээ би ямар ч хэлсэн өөрийнхөө зүгээс маш сайхан асуултуудыг асуугаад юу хамгийн өндөр настай хүн учраас би таны насыг хүндэтгээд бас энэ бүтээгдэхүүнээ бэлгэлж байна. Энэ бол танд 3 сарын хэрэглээ авах болно. Үсний уналтын эсрэг ампул. За биотины агуулмж маш өндөртэй алюминий сироп гэдэг тий. Тэгээ дээрээс нь сүүний хүчилгээд төрөүний хилдэг шиг та энэ бүтээгдэхүүнийг маш болгоомжтой төрхий шүү. Зузаан хүний биеийн зузаан арьсны хуухан зориулсан бүтээгдэхүүн учраас нүүрний арьс руу одоо доошо тусааж оруулж болохгүй шүү. Энийг хэрэглэдэг тайхагийн хэрэглэгч ч гэсэн давхар сонсоод авах байхаа гэж найдаж байна. Тэгээд та манай доор лаймын доор өөрийнхөө утсыг дугаарыг үлдээгээд манайхан бас таныг илрүүлээд энэ бэлгийг гартуулах байхаа. Танд баярлалаа. Үс маш их цайрч цагаан ус гарч эхэлсэн үед зогсоох болон удаашруулах бүтээгдэхүүн гэрийн нөхцөлд ангижруулагчийг заавал хэрэглэх ёстой гэж уншиж байсан. Ангижруулагчаас илүү маш хурдан сэргээдэг бүтээгдэхүүнүүд байдаг. Жишээ нь энэ аргатай маскны энэ хажуу талынх бол бүр бүсний маск шүү дээ. Тэгэхээр
ангижруулагчаас илүү бид нэр дандаа нөгөө нөхөн сэргээж идэг тэ үсэн дотор оронгуудаа нөгөө актив каротинтай бүрхүүл үүсгээд хамгаалж идэг бүтээгдэхүүнүүдийг бид хэрэглэх ёстой шүү. Тэгэхээр би бол иймэрхүү дандаа хажуудаа шампунтууд хижээлтэй масктай бүтээгдэхүүнийг бас сонгоорой гэж үзчихье. За энд нэг сайхан завгүй үний залхуу маск бай. Үсээ угаагаад нойтон байгаа үед нь шүршээл самнаал индусинс хийхэд бүр зүгээр намирж өгч идэг. 10 төрлийн масктай 1 кг маскыг одоо 100 г болгоод нягтршуулж шахацсан юм маск байгаа. Энэ бас их таалагддаг баг. Тайхаг хэрэгжилж идэг бас хүмүүстэй тайхагийн люмер будгийг будсны дараа люмер маскыг хийвэл үсний шампунь маск хоёрыг хэрэглэх юм бол будагны тогтоц маш удаан байдаг. Ийм зүйл байгаа. Баа баяр хүргэе гинэ. Сайн уу их чинь сайн. Баярлаа. Ерөнхийдөө манайхан бас нэг иймэрхүү яг хэрэглэгчтэй зориулсан лайв хийгээд байвал их хүнд хүрэх юм байна тийм ээ. Би бас өнөө өглөөнийхөө лайвыг тэгж хэлээ. Ягаад чи өнөө өглөө гинт ажил руу ороод ирээл чаатай хараад хүмүүсийг ингээд байжсэн чи ерөөсөл хүмүүстэй л би яг чин сэтгэлээсээ зөв хэрэглээч гэдэг юм лайвыг өгөх хэрэгтэй юм байна. Ийм мессежийг өгөх хэрэгтэй юм байна гэж харсан. Саяхан би нэг бас нөгөө ус чинь жин хэрэгж бодвол будагны тогтц удаан байдаг гэсэн маш олон хүмүүс шеэрлсэн байлээ. За тэгээд уянг манай админ энэ дотор явж байна. Админууд маань та нар маань энэ олон гой асуулттай улсуудыг бас ингээд одоо дэмжиж бүтээгдэхүүний аздангаа тодруулаарай. Лайва хадгалах уу гэнэ. Харин яамаар байна. За та нар нэг хариулчих. Би ч одоо ямар ч бэлтгэлгүй хийсэн зүгээр л үзэж байгаа улсуудад их баг гэхгүй хүмүүс нэг ч гэсэн мэдээллийг үнэн зөвөөрөөр нь хэрэглүүлээ ойлгуулъя. Ямар ч гэсэн ач тустай авах болов уу гэж одоо чийлээ. Хадгалах юм уу яах юм? Та нарын хүсэлтийг сонсч ил та төхөө. Топ юугаа яах вэ гинэ? Топ пена яах вэ гинэ? Хадгалаарай гэж. Баярлалаа. Тэгээд манай админууд маш гоё нухацтай байж байгаа хэд хэдэн асуулт өгсөн хүмүүсээс надтай зөвлөж жагаад аздангаа тодруулаарай. Харин аздангийн бэлэг юу лээ? Та нар гэхдээ өнөө өглөөний миний энэ нэг цаг орчмын лайвд нэлээд зүйлийг бас мэдсэн баг те. Ирчүүдийн үсний комбайн, салонд үсээ бодуулахдаа жин хэрэглэх юм байна. Үсээ маш сайн угаах юм бол элдв өвчлөлүүд чинь багасдаг юм байна. Уналт чинь хамгаалт юм байна. Маш сайн баярлаа. Маскыг ус угаах бүртээ амжируулагчийн оронд хэрэглэх нь маш сайн ойлгосон байна. Яг тэгэж хэрэглэнэ. Тэгэх юм бол нөгөө хижээл гэдэг маань үсэнд ороод үсийг сэргэн засварлаад тий маш сайн эмчилдэг. Та нар хардаа энэ гэрт салонуудад хэрэглэдэг шүү дээ. Манай тайхаг хэрэглэж байгаа бүх салонд байгаа. Энэ уураг ба шүү дээ. Энэ уураг маань үсний салааг унагадаг бүр. Энэ уураг маань үсний салааг унагадаг. Яагаад салааг унагадаг юм бэ гэхээр бүтэн үсийг хооллоод нөхөн түлжүүлээд ирэхлээр хэрэггүй зүйл маань өөрөө өнхрөөд унцдаг гэсэн. Тэгэхээр энэ уураг хийлгэсний дараа хэрэглэх нь. Тэгээд нөгөө home PR дээр нэлээд олон зүйлүүдийг хэлж идэв шүү дээ тий. Аздангийн бэлэг юу юм? Үзүүлчихээ та. Гэм маск. Үгүй. Ингээ аздан маань ямар проблем үүссэн тэрэнд нь зориулж бид бэлгээ өгье. Болж байна уу манайхаа? Лайв хадгалаарай гинэ. За баярлалаа. Маш их зүйлийг мэдэж авлаа гинэ. Дашка баярлалаа. Та нартаа ингээд миний нэгхэн зүйл очиод амьдралд хэрэг болоод үс арчилгаанд хэрэг болж байгаа бол миний цаг ярьсны зориг бүтгэний нэ ингээд нэг хөөрхөн бүгдөө намайг ингээд тасралтгүй хараад сонсоод ирсэнд чинь баярлалаа. Лайва би н хадгалъя. Та нар маань тайхаа групп руу хэн нэгэн үс арчилгаанда асуудалтай болсон бол тэр хүнийг шеэр хийгээд, меншн хийгээд танилцуулж өгөөрэй гэж бас би нэгдүгээрт нь хүсэж байна. Хоёрдугаарт нь үсэн дээр асуудал байх юм бол тайхаар ингээд одоо пост явуулж байгаа чи бид нар яг тэдний чинь цуглуулж байгаа тэр асуудлыг чинь цаг хэлж байгаа та нартаа тэр асуудлаар үсчин миний бие маш сайхан одоо амьдралын одоо туршид үсчин байсныхаа туршид хийж хэрэгжүүлж ирж исэн лайвуудаа хүргээд яг ямар бүтээгдэхүүн ямар үсэн цогцох юм гэдгээ хэрэглээ талаас нь бас хэлж өгч ий гэж үзлээ. Энд манай хөрш ороод ирсэн байна. Манай хөрш халгааныхаа имчилгээд яваарай гэх давхар. Үс маань цас шиг том хагтаа болцсон байна гэдэг. Би түрүүн лайв дээрээ бас ухраагаад үзэхэр хэлсэн байгаа. Юунаас болж хаг үстэй ингээд те маш олон тооны нэгдлүүд маань ингээд одоо үс чиж
хаг гэдэг зүйлийг бий болгодог гэсэн байгаа. Тэгээ дээрэс нь угаалтын буруу зүрүү гэдэг дутуу байдлаас бас үүсдэг. Хоёрт нь ус маань өөрөө асар их соронцлог шүү дээ. Тэгэхээр сайн ажиглах юм бол ерөнхийдөө орчны бүрдлийг бас өөртөө юм нөгөө дэлхийн таталцлын хүчээр бас өөртөө шингээж идэг. Тэгэхээр нэг номерт хамгийн зөв угаалга гэж хэлнэ. Аливаа юм энгийнээс үүсдэг. Тэгэхээр хамгийн эхлээд угаалтаа зөв болгох хэрэгтэй. Гэхдээ би тайхаагийн салонд нэг удаа тижээл төрчихсэн. Үнэндээ тасархай. Баярлаа. Гэхдээ та нар маань бас нэг юм хэрглэж байгаа зүйлүүдээ хоорондоо нэг юм чадалдаг, өрөвтэй байх ёстой байна. Бид нэртэй зөндөл олон лайвыг өнөө өглөөгөр эхэллээ. Энэ 7 хоног чи хачин гоё ирч хүчтэй байх нэ. Бүгдэнд нь ингээд асуулт байна уу манайхаа? За байхгүй бол би лайва төр өндөрлөе гэж бодлоо. Тэгээд ингээд та нартай ийм сайхан зүйлийг санал болгоод энэ зөвлөгөөгөө өгсөнд баярлалаа. Цагаан усны шампунь гэж танилцуулж байсан. Энэ нөгөө цайртай хагны эсрэг дээр цагаан усны сармжуулна гэж байгаа. За манай байгалаа шиг өтгөн устэй. Тэгээд нэлийн ачаалттай ажилдаг бүсгүйд бол энэ Polar шампунь гэдэг ийм гоё шампунь байдий. Офсынханд энэ шампунь их таалагдана. Гаатай. За найрлагын дотор лимон, цагаан гаатай ийм гоё шампунь байгаа. Сингэнсэн. Маш өндөр минут тоолтой. Тэгээд тижээлийн тоснд бас байгаа. Эдгээр маань ачаал ихтэй ажилтдаг хүмүүст их зүгээр байдаг. За нөгөө хуухны булчингийн масыг суллна ингэн. Тэгэхээр бид нар чи нөгөө нэг бүтээгдэхүүн хайртай болчоод нөгөөдгөө дандаа хэрэглэхгүй байхад нь шүү дээ. Соёл сэлгэж хэрэглэх юм байна. Яг л юм ч гинэ. Баярлаа. Энэ дандаа нөгөө сүүлийн хэдэн жил дандаа хүмүүсийн өссөн уналттай хүмүүс дээр гарч ирж байгаа проблемуудыг шийдэхийн тулд тэгэл ингээд судалж явсаар байгаа сүүлдээ тэгэл яриа хөөрөө нэг ийм л болчтой юм байна дөө. Лайва сүлд үзсэн sorry гинэ. За тэгээд цэрэн надмад минь буцаагаад эхнээс нь үзчихээрээ. Ингээд одоо асуулт асуухгүй бол та нартаа төр лайва өндөрлөе. Дараагийн удаа та нартай зориулсан ийм гоё лайвуудыг бэлтгэх ёстойгоо би ойлгож авлаа. Хийх ёстой ажиллаач мэдэрчлээ. Ингээд та нартаа баярлалаа. Энэ доор бас ингээ манай харилцагч нар булцуу чангалах арга байгаа. Лайва эхнээс нь үзээрэй. Бүтээгдэхүүнээ сонгохдоо булцуугаа чангалаарай. Хоёрдугаарт нь булцуу чангалах хамгийн энгийн арга юу вэ гэхээр маш сайн модон иштэй сам. За Монгол сүвнэрийн дэлгүүрт байгаа Ямааны иврээр, Үхрийн иврээр нөгөө сарлагын ивэр мөврээр хийсэн ивэртэй сам эдрээ маш сайн самна. Бид нар үсээ самнахаа болцсон гэдэгт та санал нэгдэж гэнэ үү? Бид нар тийм л залах болсон. Тэгэхээр үсээ самна. За тэгээд нөгөө нүүрний арьсыг одоо өрчихгүй байх хамгийн том арга болсон чинь солонд очиж угаалгах гэж хэлээ шүү хүмүүсээ. Тэгээд дандаа үсээ угаахаараа дээшээ харж ингэж угааж байгаарэ. Ерөөсөө бид нар чинь нас арих тусам дандаа дэлхийн таталцлаараа доошоо өрчидэг. Тэгэхээр өсөө угаахдаа дандаа дээш нь өргөж, урдаасаа хоошоо ингэж массаж хийж угаах юм бол үсний булцуу чангарахаас гадна гоё нүүрний арьсаа бас давхар ингэ дэмжиж өгнө гэсэн үг шүү. Бүгдэнд нь амжилт. Маш их баярлалаа. За баярлалаа. Хим хийлгэхэд гимтсэн байгаа үсээ юу ч хэлэхгүйгээд хим будад юу ч хийхгүй гэж бодож байсан боловч тижээл нэг удаад өрхөөд шууд үсэндээ дахиад хийх болсон. Яг зөв. Ер нь альва зүйлийг бид нэр тасралтгүйгээр үр дүнгийн үзэл. Зарим хүмүүст энэ шампунь таарахгүй ингэж хэлдэг. Зарим хүмүүс шампунь авчаад жишээ нь уналтын эсрэгийн шампуныг таарахгүй байна ч юм уу. Эсвэл хагны шампуныг битгий тэрэн дээр нь та нар одоо юу ягаараа шантраарэ. Энэ маань хуйгны бактери маань шампунь оронгууд тэр шампунь ашиг тустай бактери өгөхийн тулд одоо цэвэрлэгийг үзүүлэхийн тулд энэ хуйгнаас чинь хариг явагдаж байгаа урвал шүү. Харин үнэхээр 3-4 удаа угаагаад таарахгүй байгаа бол бас тэр чинь гэхдээ маш олонд нэг тохиолдолд юм дөө гэж үзнэ. Тэгэхээр аливаа зүйлийг угааж хэрглэж эхэлж байхад хариг урвал үзэх юм бол төвчээртэйгээр тэрний ард нь гарах ёстой шүү гэдгийг бас та нартай үзүүлмээр байна, хэлмээр байна. 5-6 жил дараалж хим хийж болох уу? No. Жилд нэг удаа хим хийгээл амраа. Нэг бүтэн жил амраа. Дараагийн удаад хий. Тэгэж олон давтамжтай хийхээр үсний хайрс маань өөрөө нарийсаад ямар ч бийгүү амьдрах чадвар маш бага болдог үс маань. Ямар л бол амархан юмд өнгө алдчихад байдаг. Будгаа тогтоох чанар нь багасчаад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө би бол хэрэглэгчтэй тэгдэг. Жилд нэг удаа чанартай юм хийжгөөл хим хийх бол. За дараагийн 6 сар энэ жилдээ дахиж хийхгүй шүү. Амраа эдрийг.
За тэгэл яваад ирэнгүүт ус маань ирүүл аливаа нэг юм хүлээж авна. Сүүлдээ энэ удаан хийгээд байхаар хими долгион хүртэл гоё тодорч гарч ирдэггүй шүү дээ. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. Тайхагийн захиалгын утсан дээр би одоо сууж ин салааны эцдүүд захирлууд өсчингүүд минь ээ. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Бүтээгдэхүүний захиалга, будууны захиалга авъя гэвэл би энэ одоо байж шүү. 77 20 40 40 гэдэг дугаараас одоо манай өсчингүүд маань яг одоо би офис дээр сууж ин тэгээд та нар маань бас надаас бүтээгдэхүүнийхээ талаар нэмж шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлээд эсвэл нөгөө хэрэгжилжсэн бүтээгдэхүүнээр санал асуулга байвал надтайгаа холбогдорой гэж хэлье. Лайвда хамт байж тасралтгүй үзсэн та нартаа гүнээ талархаж байна. Дараагийн лайвыг дахиад та нартаа зориулна. Баярлалаа. Нэг төдөр гэхэд бас зөндөө их хүн үзсэн байх шүү. 77 20 40 40. За ингээ анхаарал тавьсанд баярлалаа. Азтангаа түгэн удахгүй шалгаруулаад азтангийн үсэн тохирсон бүтээгдэхүүнийг тайхагаас бэлэг болгохоор зүйлээ. Гоё байна. 7 ангийн бэлгээр эхлүүлнэ гэдэг альва одоо ухаан бол өгөхийн ирээр хүн авдаг гэж байдаг. Өгөх гэдэг нь ганц өгөх биш, инээх хүртэл өгөх байдаг. Нэг хүндээ сэтгэл талаас нь зөвлөгөө өгөх хүртэл өгөх байдаг. Тэгээд өгнө гэдэг маань амьдралд авахын шинж үүдэг шүү дээ. Тэгэхээр сайхан өгцгөө. Би бол өнөөдөр сайхан гоё энерги өгье гэж бодлоо. Хамтдаа байсан та нартаа баярлалаа.